гэсэн үг юм байна. Хүссэн гэж орчуулж ойлгох юм уу? Хүсэж байна гэж орчуулж ойлгох юм уу? Одоо хүсдэг ч гэж орчуулж ойлгох юм уу тийм ээ? Ер нь юу гэж орчуулж ойлгох юм гэдэг мэдгийг хэдүүлээ дараа үзэн штэ тийм ээ ерөөсөө. Бидний одоо нөгөө анхаарлаа хандуулах гол зүйл бол энэ л байж байгаа. Энэ. Эй. Эсвэл айн тийм ээ. За тэгэхээр би хүсэж байна. To go. Явахыг хүсэж байна. See movie. Go see. Энэ одоо явж одоо үзхийг хүсэж байна гэж юм л да. Тэгэхээр би явж кино үзхийг хүсэж байна гэсэн юм өгүүлбэр байж байгаа. За тэгэхээр энд movie буюу кино гэсэн нэр үг байж байгаа. Энэ нэр үг маань харин урдаа a article-тай юм байна. За яагаад нөгөө D-ийн article хэрэглэхгүй a article хэрэглэж вэ гэвэл энэ a болон n article-ыг тодорхойгүй нэр үгний урд хэрэглэнэ. Тодорхойгүй. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэвэл ерөөсөө л кино л гэсэн үг. Кино. Кино гэж юу байдаг вүлээ? Хэдүүлээ мэднэ. Зүгээр л кино л гэсэн үг. Би явж кино үзхийг хүсэж байна гэж байгаа. Тэрнээс биш энэ ямар хоёулангийн гэсэн үг шээ. За тэр ялгаагаа дараагийн слайдн дээр яриа хэдүүлээ. Тэгэхээр би явж кино үзхийг хүсэж байна гэж тийм ээ. Би зүгээр л кино л үзхийг хүсэж байгаа. Ямар ч хамаагүй л кино л гэсэн үг тэр movie гэхээр ямар нэг тийм тодорхой нөгөө нэг кино гэсэн үг биш тийм ээ. Тий. Зүгээр л кино л гэж байгаа. Нөгөө нэг киногийг чинь би явж үзмээр байна гэд нэг тийм тодорхой нэг киноны тухай яриад байна уу гэвэл үгүй. Тэгэх юм бол нөгөө D article-тай байх хэрэгтэй болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол тодорхойгүй гэдэг нь зүгээр л кино л гэж таад ойлгох хэрэгтэй. Ямар ч хамаагүй л кино. Би зүгээр одоо кино үзхийг хүсэж юм. Тэгээд одоо кино театр руу очиод харж байгаад нэг аль гайгүй гин үзчихяа л гэсэн үг байхгүй юу ерөөсөө. Тий. Тэрнээс надад одоо толгойдоо бодсон би тэр л киног л очиж үзэх юм шүү гэсэн тийм тодорхой кино надад байхгүй гэсэн үг. За юм байж. За тэгвэл дараагийн жишээг харъя хэдүүлээ. За my daughter. За миний охин гэж байгаа юм л да. Энэ бол энэ нь миний, энэ нь бол охин тийм ээ. За wants буюу хүсдэгэ. Одоо хүсэж байгаа. Хүсэж байна ч юм уу те. За юу гэж орчуулж ойлгохыг хэдүүлээ. Удахгүй үзнэ. A dog. За нохоо хүсэж байгаа минь охин нь. Одоо миний охин нохоо хүсдэг гэсэн юм өгүүлбэр шүү дээ тийм ээ. For Christmas буюу одоо 100 сарын баяраар нохоо хүсэж байгаа. Хүсдэгэ. Тэгэхээр охин нь бол 100 сарын баярын одоо бэлгэнд л байлгүй бодвол тийм ээ. Нохоо авахыг хүсэж байгаа юм байна. Нохоо авахыг хүсэж байгаа юм. Тэгээд энэ нохоо гэдэг үг нэр үгний маань урд талд a article байж байна. D article биш байна, тийм ээ. Тэгэхээр охин нь бол ерөөсөө нохоо л авахыг хүсэж байгаа юм. Ямар ч хамаагүй л ерөөсөө л нохоо байвал одоо ямар ч хамаагүй л нохоо. Тэрнээс биш тэр одоо охин нь тийм ээ толгойдоо бодсон одоо тэр л нохоог авах юм шүү. Одоо тэр нэг том чихтэй нохооч гэдэг юм уу, тэр дэлгүүрт байсан тэр нэг нохоогч гэдэг юм уу. Тийм ээ тэгж одоо бодсон тийм тодорхой нэг нохой охинд нь байхгүй. Охин нь зүгээр нохойтой л болохыг хүсэж байгаа. Ямар ч л хамаагүй одоо нохой байвал болох нь шүү дээ тийм ээ. Тий. Ийм учиртай. Өөрөөр хэлбэл тэр тодорхой нэг нохойг илэрхийлээгүй зүгээр л нохой гэж. Ерөнхий нохой. Тэр ямар ч хамаагүй ерөөсөө нохой бол нохой шүү дээ тийм ээ. Бэлгэнд нэг аль тааралцсан нэг хөөрхөн гэж бодсон ч юм уу нэг тэр нохоогоо л өгчдөг болох нь шүү дээ. Тий. Охин нь бол тэрнээс яг л тэр нохоог л авах юм шүү, өөр нохоог авахгүй юм шүү гэсэн ийм бодсон тийм тодорхой нохой ерөөсөө байхгүй маань охинд нь. За юм байж байгаа. Харин T article-тэй байсан бол миний охин 100 сарын баяраар нөгөө нохоог чи авахыг хүсэж байгаа гэсэн өгүүлбэр авчижтэй тийм ээ. Тэгэхээр охинд нь нөгөө нохоо бол байхгүй. Зүгээр л нохоо л авахыг хүсэж байгаа. За ийм өгүүлбэр байж гин. За тэгэхээр бас дараагийн жишээ хэдүүлээ харъя. За somebody хин нэгэн гэсэн үг. Call a policeman. За call гэдэг маань дуудах, эсвэл залгах тийм ээ. Энэ тохиолдолд бол мэдээж хэрэг дуудах гэсэн утгатай үйл үг байдлаар орж байгаа. За call a policeman буюу хин нэгэн цагдаа дуудаарай гэсэн юм өгүүлбэр байж байна л да. Хин нэгэн цагдаа дуудаарай. За тэгэхээр энэ цагдаа гэдэг нэр үгний урд талд D article биш байна. A article байж байна. Тийм ээ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэвэл зүгээр л ямар ч л хамаагүй л одоо зүгээр л нэг цагдаа л дуудаад хаа гэсэн юм өгүүлбэр байхгүй юу? Зүгээр л цагдаа. Тэрнээс биш нөгөө нэг л цагдаагаа чи яс дуудчихаа. Би энд баларах гэдэг
нөгөө намайг аргалж өгдөг цагдаач гэдэг юм уу тийм ээ? Нөгөө нэг гэдэг ч юм уу тийм юм ерөөсөө биш. Зүгээр л цагдаа л хэрэгтэй байна. Одоо яаралтай одоо энд яаралтай хэрэг болоод байна. Тэгээд хин нэгэн цагдаа дуудаараа тэр ямар цагдаа байх нь ерөөсөө октоосоо хамаалгаа. Зүгээр л цагдаа л гэсэн үг ерөөсөө. Тий. Тэрнээс нөгөө цагдаагаа дуудчихаа гэсэн үг биш. Нөгөө нэг дээрийн аргалж өгдөг нөгөө цагдаа чинь байгаа юу? Тэрийг яс дуудчихж би бас аргалуулах гэсэн юм тий. Нөгөө цагдаагийнхаа дугаар өгөөч гэдэг ч юм уу. Ийм нөгөө нэг тодорхой нэг цагдаагийн тухай ерөөсөө яриаггүй байна. Зүгээр л цагдаа гэж байгаа. За тэгэхээр энэ тодорхойгүй нэр үг гэдэг болвол ийм учиртай. Таад харахтаа зүгээр л кино гэж байгаа юм байна, зүгээр нь хойл гэж байгаа юм байна, зүгээр цагдаа л гэж байгаа юм байна гэж харах хэрэгтэй. Харин D article-тэй болоод ирэх юм бол одоо тодорхой нэг одоо нөгөө нэг кино тийм ээ тэр нөгөө нэг тэр нохойгийн чинь ч юм уу нөгөө цагдаагаа дуудчихаа ч юм уу ийм утгатай болоо явчнаа D article-тэй болох юм бол чи нөгөө номоо авчирсан уу тийм ээ хоёр сурагч одоо өглөө анги дээр уулзаад чи нөгөө номоо авчирсан уу ингээд асуунгууд нөгөө найз нь мартчихжээ гэдэг ч юм уу тийм ингээд ярилцдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө найз нь чи ямар ном яриад байгаа юм бэ гэхгүй байгаа үстэй тий. Шууд л би мартчихжээ гэж байгаа. Тэгэхээр тэр хоёрын дунд ном гэж хэлэнгүүт тэр хоёр ойлгохоор тийм тодорхой ном тэр хоёрын дунд одоо байгаад ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Нөгөө ном гэж хэлэхдээ нөгөөх нь шууд ойлгож идэг. Тэгэхээр энэ бол тодорхой нэр үг ерөөс. За юм байж гин. За асуух зүйл байвал таад маань шууд асуугаарай. Багш нь цаашаа явууллаа. Асуух зүйл байхгүй. Байхгүй. За түр хүлээгээрэй. Байхгүй. Зарим хүмүүс маань орж чадахгүй байна л гэдээ асуугаад байна. Эртхэн бас орохгүй болохоор ингэнэ. За даад маань төрүүлэх. За. За цаашаа явууллаа багш нь. За тэгэхээр харин энэ A болон N хоёрын ялгаа нь юу юм бэ? Хоорондын ялгаа. За тэгэхээр энэ A гэдэг article-ийг болвол энэ consonant гэж одоо гийгүүлэгч үсэг гэсэн үг л дээ. Гийгүүлэгч үсгээр эхэлсэн нэр үгний урд хэрэглэх юм аа. Нөгөө нэр одоо нэр үгний урд хэрэглэнэ гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр нэр үг маань эхний үсэг нь гийгүүлэгч үсэг байх юм бол энэ урд нь A article-ийг хэрэглэж өгнө. За гэхдээ тэр нэр үг маань ганц тоон дээр байх ёстой. За англи ер нь энэ орос морс хэлчихсэн бас тэгдэг тийм ээ. Энэ англи хэлэнд бол нэр үгүүдийг нөгөө ганц тоо, олон тоо гэж авч үздэг. За нэг зүйлийг бол ганц тоог нь харин хоёр болон түүнээс дээш ширхэг одоо тооны зүйл байх юм бол олон тоо гэж авч үздэг тийм ээ. Тэгэхээр хүүхэд гэхээр нэг хүүхэд гэсэн үг. Хүүхдүүд гэхээр олон хүүхдүүд гэдэг ингээд юм олон тоо болчихж штэ тийм ээ. Тэгэхээр ийм олон тооны нэр үгнүүдийн урд хэрэглэхгүй ерөөсөө энэ A болон N article-ийг. Энэ хоёр зүйлийг болвол ерөөсөө тухайн нэр үг маань ганц тоон дээр байгаа үед одоо нэг хүүхдийг, нэг машиныг, нэг нохойг л хэлж байгаа үед хэрэглэнэ.
Тэрнээс нохойнууд одоо машинууд, хүүхдүүд гээд нөгөө нэр үг маань олон тоон дээр байх юм бол энэ a болон an артиклийг хэрэглэхгүй одоо хэрэглэж ерөөсөө болохгүй. Тий. Ийм байдаг. Тэгэхээр a болон an артикл хэрэгэлсэн байна гэдэг нь тэр нэр үг ерөөсөө ганц тоон дээр байгаа юм байна гэж бас та хэд маань ойлгож болно гэсэн үг. Та хэд ч гэсэн өөрсдөө ийм ганц тооны тийм ээ нэг нохойны тухай, нэг машины тухай одоо ярьж байгаа болвол нөгөө a, n артиклуудаа бол хэрэглэх ёстой гэсэн үг. За ийм байгаа. Тэгэхээр гийгүүлэгч үсэг. За багш нь бол гийгүүлэгч үсэг эдгээр тэдгээр гэж нөгөө тоочж бол бичээг байгаа. Та хэд маань өөрсдөө логикороо бодоод ойлгочих шүү дээ тийм ээ. Монгол хэлний гийгүүлэгч үсгүүд ямар байдаг вүлээ. Тэгэхээр жишээ нь энэ ер нь бол одоо B, за C, B ч гэдэг юм уу те. За D гэдэг эдгээр бол ер нь харвас гийгүүлэгч үсгнүүд байж байгаа тийм ээ. Энийг бол нэг тайлбарлаад ах хэрэггүй байхаа. За тэгэхээр яг жишээгээ харъя. A boy. Энэ маань эрэгтэй хүүхдийг хэлж байгаа юм л да тийм ээ. За тэгэхээр нэг хүүхдийг л хэлж байгаа юм ерөөс. Хүүхд гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бол нэг хүүхдийг хэлж байгаа. Хүүхдүүд гэсэн олон тоо биш. Олон тоо болоод ирэх юм бол энэ a болон n артикл хэрэглэгдэхгүй алга болно. За дараагийн жишээ үг a car буюу машин. Нэг машиныг хэлж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Машинууд гэсэн олон тоо биш юм байна. За a bike дугуй одоо нэг ундаг дугуйг хэлж байгаа юм шүү дээ тийм ээ. За zoo, зоопарк. Нэг л зоопаркийг хэлж байгаа. Тэрнээс биш одоо амьтны хүрээлэнгүүд гэсэн олон тоо биш. За dog, нохой. Нэг л нохойг л хэлж байгаа. Зүгээр л нэг нохой л гэж байгаа үг. Тэрнээс нохойнууд гэсэн олон тоо биш. Харин тийм олон тоо болоод ирэх юм бол an хэрэглэгдэхгүй алга болноо гэж байгаа. За юм байна. Энэ бол ойлгомжтой баха угаасаа тийм ээ. Энийг бол ер нь баг та хэд маань бүгдээрээ мэдчихэж байгаа үстэй тийм ээ. 10 жилд ч гэсэн хамгийн ихэнд л бараг заадаг зүйл байх. За харин энэ n артиклийг болвол ерөөсөө ганц тоон дээр байгаа иг шиг үсгээр эхэлсэн нэр үгнүүдийн урд хэрэглэнэ. Иг шиг үсэг. За одоо манай монголоор бол нөгөө иг шиг долоо гэсэн үг шүү дээ. Ёо тий. Тийм үсгүүдээр эхэлсэн нэр үгүүдийн урд хэрэглэнэ. Тэдгэрүүд маань мэдээж хэрэг нөгөө ганц тоон дээр л бас байх ёстой шүү дээ. Тийм ээ. Олон тоо болчих юм бол хэрэглэгдэхгүй алга болчихно. Хэрэглэж болохгүй. За жишээгээ харах юм бол an elephant буюу заан гэсэн үг байж байна. Нэр үг тийм ээ. Тэгэхээр энэ и үсэг. За ер нь бол их шиг гэд хэдүүлээ ойлгочих байх. Одоо мэдж байгаа тийм ээ. Харахад л илэрхий. За тэгэхээр мэдээж хэрэг нэг зааныг хэлж байгаа. Заанууд гэсэн олон тоо биш. За an egg өндөг. За энэ бас их шиг үсгээр эхэлсэн байж байна. An apple алим. За энэ бас л их шиг үсэг тийм ээ. Тий. За an idiot гэдэг маань харин тэнэг гэсэн үг. Одоо бас л нэр үг шүү дээ тийм ээ. Тэнэг гэж нэг зүйлийг л нэрлэж байгаа шүү дээ. Энэ тэнэг одоо хүн ч гэдэг юм уу тийм ээ баг. Тэгэхээр энэ бас нэр үг. Тэгэхээр I буюу их шиг үсгээр эхэлсэн байж байгаа. An orphan үнчин. Тэгэхээр энэ бол яг одоо амьтан дээрч бид нар энэ үгийг хэрэгжилж болно, хүн дээрч хэрэгжилж болно. Ийм үг, нэр үг. За тэгээд энэ ö үсэг их шиг үсэг тийм ээ. За тэгэхээр ийм их шиг үсгээр эхэлсэн ганц тоон дээр байгаа нэр үгүүдийн тухай ярихдаа нэр үгүүдийн урд хэрэглэнэ. За тэгээд энэ англи хэлэнд бас ингэдэг. Энэ нэр үгүүдийг тоолж болдог нэр үг, тоолж болдоггүй нэр үг гэж бас хоёр хувааж үздэг. За жишээ нь усыг бол бүгдээрээ тоолох боломжгүй. За энэ нууранд бол одоо тэдэн ширхэг ус байна гэж тийм ээ. За энэ миний атханд бол тэдэн ширхэг илс байна гэдэг ч юм уу. Илс одоо давс одоо тэр шингэн зүйлс тийм ээ. Тэдгэрийг бол сүү мүү ерөөсө бүгдийг тоолох боломжгүй гэж авч үздэг. Тэгээд тэр бас хитрхи олон ширхэгтэй одоо тэр илс давсч байдаг юм уу тийм ээ. Эдгээрийг бас тоолох боломжгүй нэр үгүүд гэж авч үздэг. Тэгэхээр энэ харин хүн, машин, гар утас мутсуудыг болвол за тоолох боломжтой шүү дээ тийм ээ. Хоёр хүн. Тэр мэдээж машиныг бол тоолох боломжтой, хүнийг бол тоолох боломжтой. Хоёр хүн явж гин 5 машин байна тэнд гэдэг ч юм уу тийм ээ. За тэгэхээр энэ a болон n артикл маань ерөөсөө ганц тоон дээр байгаа нэр үгний урд хэрэглэгдэнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ хоёр артиклыг зөвхөн тоолж болдог нэр үгний урд л хэрэглэнэ. Ус одоо жишээ нь тийм ээ.
Ингэж болохгүй нэ шүү дээ. Ингэж болохгүй. Ус бол тоолох боломжгүй тийм ээ. Тэгэхээр энэ тоолж болдоггүй нэр үгүүдийн урд A болон N артиклийг хэрэглэхгүй. Яг гэвэл эдгээр чинь нөгөө ганц тооны нэр үгний урд байх ёстой зүйл байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тий. За гэтэл нөгөө усч байд юм уу, сүүч байд юм уу тэдгэрийг харин хідүүлээ савлаад нэг сав ус одоо хоёр шил сүү гэдэг ч юм уу. Ингээд эхлэх юм бол харин нөгөө тоолох боломжтой болоод эхэлнэ тийм ээ. Тэгэхээр буцаагаад нөгөө артикл маань хэрэглэгдээд эхэлдэг. За тэгэхээр энэ хоёр жишээг харах юм бол I need гэж. За I гэдэг нь бол би, need гэдэг маань хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр I need гэдэг нь надад хэрэгтэй байна гэсэн өгүүлбэр байгаа. За надад хэрэгтэй байна. A bottle of water буюу нэг лонх ус. Энэ bottle гэдэг маань нөгөө лонхыг хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр нэг лонх ус надад хэрэгтэй байна гэсэн юм өгүүлбэр. Тэгэхээр нөгөө усыг хэдүүлээ савнд хийгээд нэг сав ус, хоёр сав ус гэдээ эхлэхээр тоолох боломжтой болоод эхлэх учраас энэ нөгөө артикл маань хэрэглэгдээд эхэлж байгаа. Урд нь A артикл хэрэгэлсэн байж шүү дээ тийм ээ. A bottle of water гэдэг. За ингэдэг. За дараагийнх нь бас энэ надад хэрэгтэй байна. A new glass of milk. Сүү. Glass гэдэг маань шил сүү гэж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр надад нэг шил шин сүү хэрэгтэй байна гэсэн юм өгүүлбэр. Тэгэхээр нөгөө сүүгээ бас шилэндээгээ савлчаар 2 3 шил сүү гэдэг ингээд тоолох боломжтой болоод эхлэх учраас нөгөө артикл маань хэрэглэгдээд эхэлнэ. За юм байдаг. За. За энэ ганцхан слайд байгаа. Тэгээд хэдүүлээ энийг ярилцчаад завсарлан нэг 5-аас 10 минут. За тэгэхээр энэ A болон N, D-гийн талаар асуулт байхгүй юу? Байхгүй багшаа. Байхгүй. Байхгүй. Байхгүй багшаа. За. Цаашаа явъя тэгвэл. За тэгэхээр дараагийн зүйл бол энэ plural nouns буюу энэ маань олон тоо гэсэн үг. Noun гэж нэр үг гэсэн үг. За тэгэхээр олон тооны нэр үгүүд гэсэн юм сэдв байж байна. Тэгэхээр хэдүүлээ нэр үгүүдийг яаж олон тоо болгож хувиргах юм бэ гэдгийг үүснэ гэсэн үг. За ганцхан слайд байгаа. Тэгээ завсрал хэдүүлээ. За тэгэхээр англи хэлэнд за ийм дүрмтэй. Ерөөсөө ганц тоон дээр байгаа нэр үгийг олон тоо болгож хувиргахдаа төгсгөлд нь энэ S гэдэг үсгийг залгаж бичиж олон тоо болгож хувиргадаг. За жишээгээ харах юм бол a cat гэж юм тийм ээ. More. Одоо нэг муурыг хэлээд нь шүү дээ тийм ээ. Нэг муурыг хэлж байгаа. Харин муурнууд гэдэг хэдүүлээ олон муурнуудын тухай олон тооны тухай ярихаар бол яах ёстой юм бэ гэвэл муурнууд гэж олон тоо болгож хувиргахын тулд ард нь S үсгийг нэмж бичдэг. Тэгэхээр cats. Энэ маань муурнууд гэсэн олон тооны нэр үг юм байна. Муурнууд гэж олон муурыг хэлж байгаа. За тэгээ мэдээж хэрэг олон тоо болж байгаа учраас нөгөө A болон N артикл нь хэрэглэгдэхгүй байхгүй алга болно тийм ээ. За a cup аяга. Нэг аягыг хэлж дээ тийм ээ. Тэгээд аягнууд гэдэг олон аягыг хэлэхээр бол cups. S үсгэл залгачих юм шүү дээ тийм ээ. За a car машин нэг машиныг хэлж дээ. Cars машинууд. Олон машиныг хэлж байгаа. A house байшин нэг байшин хэлж дээ. Houses одоо байшингууд олон байшин хэлж байгаа. За ийм дүрмтэй ингэж олон тоо болгож хувиргадаг. Таныг бараг л бүгдээрээ л мэдэх бах та тийм ээ. За харин нөгөө ганц тоон дээр байгаа нэр үг маань эдгээр үсгнүүдээр төгссөн байх юм бол хэдүүлээ ганцхан S бас залгаж болохгүй. ES гэдэг хоёр үсгийг залгаж бичиж олон тоо болгож хувиргана. Гээл одоо 10 жилд хамгийн түрүүнд л заадаг зүйлүүд л дээ тийм ээ. За жишээ харах юм бол Хоёр дээр юу гэж? нөгөө S гэдгийг SS-ээр залгадаг гэсэн үү?
Тийм үсгнүүдээр нөгөө ганц тоон дээр байгаа нэр үг маань төгссөн байх юм бол ганц S үсэг залгахгүй тэр ES гэсэн хоёр үсгийг залгаж бичиж олон тоо болгож хувирган шүү хэдүүлээ. За. За тэгэхээр жишээгээ харах юм бол a bus автобус тийм ээ. Нэг автобусыг хэлж байна. Buses автобуснууд гэсэн олон тоо байх нь. За тэгээ эн чинь нөгөө S үсгээр төгсчихсөн учраас S ганц S залгахгүй ES залгасан байж тээ тийм ээ. За дараагийнх нь a box хайрцаг boxes хайрцагнууд олон хайрцагийг хэлж байна тийм ээ. A sandwich нэг сэндвичийг хэлж байна. Sandwiches хажиртай талхнууд. За олон сэндвичийг хэлж байна тийм ээ. За ингэж хувиргадаг. За харин 3 дугаарт тэр нөгөө ганц тоон дээр байгаа нэр үг маань тэр F болон FE үсгүүдээр төгссөн байх юм бол энэ ингэсэн байгаа штэ тийм ээ. Ингээд нэг юм налуу зураас байгаа да. Тэгэхээр хэдүүлээ энэ налуу зураасыг цаашдаа эсвэл гэж ойлгоно шүү. За F эсвэл FE гэж байгаа шүү. Тий. Нэг хамт мамт үг биш шүү дээ тийм ээ. За. Хүүхдүүд маань анхаараарай. Тэгээд нөгөө ганц тоон дээр байгаа нэр үг маань энэ F эсвэл тэр FE гэдэг ийм хоёр үсгүүдээр ч юм уу тэр ганц F үсгээр ч юм уу ингээд төгссөн байх юм бол хэдүүлээ олон тоо болгож хувиргахдаа тэр F болон FE үсгийг энэ V E S гэсэн гурван үсгээр сольж бичиж олон тоо болгож хувиргадаг. Сольж бичнэ одоо залгаж бичихгүй байх нь шүү дээ тийм ээ. За жишээ харах юм бол a wife эхнэр одоо нэг эхнэрийг хэлээд нь шүү дээ тийм ээ. Харин wives гэдэг маань эхнэрүүд гэсэн олон эхнэрийг хэлж байгаа. Олон тоо. Эхнэрүүд гэсэн үг. За дараах нь a leaf навч. Навч. За тэгэхээр нэг навчийг хэлж байгаа. Leaves гэхээр навчнууд гэдэг олон тоо болчихж штэ тийм ээ. Тэр нөгөө F үсгийг л арилгаж одоо дарж жагаад VES-ийг оронд нь тавиад өчгсөн гэсэн үг. Одоо сольж бичнэ гэж байгаа тийм ээ. Залгаж биш. За a knife гэдэг маань хутга нэг хутгыг хэлж байна. Хутгнууд гэдэг олон тоо болохоор бол яах нь вэ? Knives байх нь шүү дээ тийм ээ. За a thief хулгайч. Хулгайч нар гэдэг үг бол thieves. Ийм байж байна. Ингэж олон тоо болгодог. За тэгээд цаашаа явах юм бол 4 дугаарт за ингэдэг энэ хэдүүлээ одоо энэ үгийг бас тогтоогоод авах хэрэгтэй. Энэ irregular гэж. За энэ нь ерөөсөө дүрмийн бус гэсэн үг. Энэ үг бол нэлээд яригдсан шүү бас. Дүрмийн бус plural forms буюу энэ form гэдэг маань хэлбэр гэж байгаа юм л да. Тэгэхээр дүрмийн бус олон тооны хэлбэрүүд гэсэн байна. Тэгэхээр энэ англи хэлэнд ерөөсөө энэ дүрмийн бус олон тооны хэлбэрүүд гэж бас байдаг. Өөрөөр хэлбэл сая тэр одоо S залгана, ES залгана, VES-ээр солино молино гэдэг эдгээр үчил ерөөсөө дүрм байхгүй юу? Дүрм. Тодорхой. F байна уу? Сольчих ингээд ойлгомжтой шүү дээ. Энэ чинь зэжлээд хэдүүлээ авчлаа. Гэтэл дүрмийн бусаар хувирж олон тоо болдог нэр үгүүд байдаг. Тэгэхээр энэ дүрмийн бусаар хувирна гэдэг нь яг ингэж л хувирж олон тоо болно гэсэн тийм тодорхой дүрм ерөөсөө байхгүй гэж. Тодорхой дүрм байхгүй. Тэгэхээр энийг хэдүүлээ одоо цээжлэхээс өөр аргагүй. Тухайн тэр нэр үгний олон тоо нь ямар үг байдгийг тэрийг одоо цээжилж аавна гэсэн үг. Тэрнээс биш ингэж хувиргаад олон тоо болгочдөг юм гэдэг ч юм уу. Ийм юм ерөөсөө байхгүй. Хинээч санаанд орохооргүй шал өөр үг болж хувирж олон тоо болно. Тий. Ямар нэг тодорхой дүрмэнд ерөөсөө баригдахгүй. Тэгэхээр олон тооны хэлбэрүүдийг нь хэдүүлээ ганц тооных нь хэлбэртэй хамт цээжлэхээс өөр аргагүй. За нэг ийм үгнүүд бол байдаг. Тэгэхээр таад маань хэрвээ эдгээр үгнүүдийг яг хөө багш зүгээр жишээ болгоод нэг цөөхөн хэд үг оруулчихсан байж байгаа. За нэг 40 50-аад ширхэг үг байна уу да англи хэлэнд. Багш нэг тэгж санаад байна. 40-од л байгаа байх. 30 гаруй ч юм уу. Тэгэхээр та тэдгээр үгнүүдийг харахыг хүсчихвэл Google дээр ингээд бичихэд гараад ирнэ шүү дээ тийм ээ.
irregular plural forms in English гэдэг өгсөн ч бүр болно тийм ээ. Англи хэлэнд тэгээд. За тэгэхээр ингэ бичээд Google-ээр хайхаар гараад ирнэ. Тэгээд цээжлэх бас боломжтой. За тийм байгаа. Тэгэхээр яг жишээгээ харъя. A man. За энэ бол нэг эрэгтэй хүнийг хэлж байгаа. Эрэгтэй хүн. Харин эрчүүд гээд олонтоо болвол ийм үг байдаг юм ба шүү дээ. Man. Ерөөсө ганц үсэг нь л өөр шүү дээ тийм ээ. Эрчүүд гэж байгаа. Олонтоо. Энэ ардлынх нь бас woman гэдэг нь эмэгтэй хүн гэсэн үг. Нэг эмэгтэйг хэлж байгаа юм байна тийм ээ. Харин энэ woman гэдэг нь эмэгтэйчүүд гэсэн үг гэж байгаа. Олонтоо. За дараагийнх нь a child хүүхэд. Нэг хүүхдийг хэлж байгаа юм байна. A article-тай байна тийм ээ. Тэгээд хүүхдүүд гээд олонтоо болохдоо children. Children биш шүү дээ. Энэ ганц хүүхэд гэдгийг a child гэж дуудана. Дараагийнх нь болохоор children гэж дуудана шүү. Тэгэхээр тэр нь хүүхдүүд гэсэн үг. Олонтоо. За a tooth гэдэг бол шүд нэг шүдийг хэлж байгаа тий. Тэгээд teeth гэдэг маань шүднүүд олон шүдийг хэлж байна. За a foot хөл, feet хөл одоо юу олон хөлийг хоёр хөлийг хэлж штэ жишээ нь тийм ээ. Багш бас person гэдэг үг үүдэг тий. За мэдээж шиг. Тэр маань хүн гэсэн үг шүү дээ тийм ээ. Хүн. Ганц тоо. Агийн сэдв болвол шинэ одоо цаг үзэхэр байгаа. За цаг үзнэ гэдэг нь хэдүүлээ. Одоо ярьж сурах нь байна. За хүний яриаг одоо бичсэн зүйл мөл хамаагүй л дээ тийм ээ. Ойлгодог болох нэ гэсэн үг. За тэгэхээр англи хэл маань бол ер нь 26 цагтай. 26. Айхтар олон байгаа үст тийм ээ. За жишээ нь орос хэл болвол ер нь өнгөрсөн одоо ирээдүйгээд 3хан цагтай байх жишээний. Тэгэхээр энэ 26 цаг гэдэг ч одоо ямар учиртай зүйлүүд байгаад байгаа юм бэ гэхээр яг уу ерөнхийдөө болдог зүйлүүдийг одоо ярих та тийм ээ. За жишээ нь би англи хэл заадаг гэдэг ч юм уу. Ийм нэг ерөнхий утгатай. Зүйл ярихдаа нэг цаг хэрглэж байгаа. Яг одоо би одоо англи хэл заагаад байж байна гэж тийм ээ. Ийм зүйл ярихдаа бас өөр цаг хэрглэж байгаа. За тэгэд би нэг цагийн турш англи хэл зааж байна гэж тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ одоо болж байгаа зүйлийнхээ үргэлжлэх хугацааг хэлж өгөхөр болвол бас өөр цаг хэрглэж байгаа. За тэгэд өнгөрсөнд болсон зүйлийг ярихдаа бас өөр цаг хэрглэнэ. Өнгөрсөнд болсон зүйлийн өмнө нь болсон зүйлийг ярихдаа бас өөр цаг хэрглэнэ. Тийм ээ. За ирээдүйд болох зүйлийг ярихдаа бас өөр цаг хэрглэнэ. Ирээдүйн тодорхой одоо нэг тийм одоо цэгээс өмнө гэх юм уу та тийм ээ. Альва нэг үйлдэл бүрэн гүйцэд болоод дууссан байх тухай ярихаар болвол бас өөр цаг хэрглэнэ. Гэх мэт. Ингээд нөгөө энэ олон цагууд маань одоо нэг иймэрхүү учиртай юм байдаг. Тэгэхээр яг хөө хэдүүлээ энэ альва нэг цагийг үзэхдээ одоо сурахдаа энэ монгол хэлтэйгээ л ерөөсөө аль болох холбохгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө монголоор ингэсэн үг юм байна гэж л одоо энэ монгол хэл рүүгээ л буулгах гээд тийм ээ. Ер нь зүтгээд байх юм бол монгол хэлтэйгээ л холбож энэ англи хэлийг сурах гээд байх юм бол ер нь бол англи хэлийг хизээч сурч чадахгүй байж магадгүй. Яагаад гэвэл энэ хоёр маань хоёр өөр хэл учраас. За яг хөө мэдээж хэрэг багш нь та тайлбарлах юм чим тэгээд яг хөө монголоор мэдээж тайлбарлална л да. Тэгэхдээ таад маань яг нөгөө өөрөөсөө ойлгож авах та тийм ээ. Толгойдоо ойлгохдоо зүгээр энэ англи хэлийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Энэ англи хэл чигээр нь хүлээж авах хэрэгтэй. Энэ чинь монгол хэлний энэ юм байна л гэж тэр монгол хэлтэйг л аль болох холбохгүй байхыг хичээх хэрэгтэй. Нөгөө дүүрэн савыг дүүргэж болдоггүй гэдэг шиг хэдүүлээ ер нь аль болох энэ монгол хэлээ мартвал зүгээр. Одоо мартах нь хол байлгуул зүгээр. Сайн сурна гэсэн үг. Тий. За тэгэхээр тийм байна. Тэгээд яг уу
За энэ энгийн энэ цаг магийн хувьд бол яг хуу тэр бол нэг сайн мэдэгдэхгүй. Харин тэр одоо төвхтэй тийм ээ тэр төгс мөгс цагууд төгс үргэлжлэх мөргөлжлөх нэ тэргээд ийм цагууд бий. Тэдгээрийг сурахад бол яалтчгүй хэдүүлээ энэ монгол хэлээ хойш нь тавьж тэдгээр цагуудыг бол ерөөсөө л ийм юм байна гэж ингэж ойлгож авах юм байна. Тэгснээр одоо сайн сурна. Тэгээд яг хуу өөртөө та хэд маань энэ англиар ярих үедээ өөрөө өөртөө одоо яг хүмүүс эхэндээ ингэх гээд байдаг одоо багш ч гэсэн мэдээж хэрэг ер нь тэгжил байсан. Хаяж гэсэн одоо бас л тэгдэг л дээ. Энэ өөрөө өөртөө дотроо тийм ээ өөртөө монголоор нэг ийм өгүүлбэр ингэж хэлээд тэрийгэ англи ингэж болгож хувиргаад хөрвүүлээд гэх юм уу да. Ингэж англиар ярина гэж юусоо байхгүй. Тий. Тэгэхээр тэр өөрөө өөртөө монгол өгүүлбэр хэлээл тэр монгол хэлтэйг л зурлаад байв сурахгүй. Тэгэхээр өөртөө ярих үедээ яах юм бэ гэвэл нөгөө ярих гэж байгаа зүйлээ бодно. Нөгөө үйл явдлаа бодно. Би яг ямар үйл явдал ярих гээд байгаа. Өнгөрсөнд болсон үйл явдлын өмнө нь болсон зүйл ярих гээд байна уу би гэдэг талаасаа хэдүүлээ харна. Тэгж байгаа юм чи би энэ цагаа хэрэглэн штэ. Энэ цаг чи юм гэж одоо та сурцсан байх болно тийм ээ багш заагаад өгч байна. Тэгээд тэр цаг дээр ярина. Тэрнээс өөрөө дотроо би одоо хоолоо хийхээсээ өмнө бялуу хийчихсэн байсан. Чихсан байсан гэдэг цаг ч одоо ямар цаг байдаг вүлээ гэдэг ч юм уу. Ингэж энэ монгол хэлтэйгээ ерөөсө холбож ойлгож ерөөсө болохгүй. Ингээд ах юм бол ялангуяа өөрсдөө хэдүүлээ ярьж чадахгүй болно. Тэгээд энийг бол тэр төвөгтэй цагуудыг үзээд эхлэхээр аяндаа таад маань хүссэн үсээгүй ойлгоно л доо. Энэ цагийн хувьд бол яг гайгүй. Эхлэе хэдүүлээ. Тэгэхээр энэ аливаа нэг цаг үзэж байгаа тохиолдолд цагаас гадна ч бас өөр юм ер нь бүтцүүд гэж байдаг энэ англи хэлэнд. Цаг үзэж байгаа тохиолдолд энэ тухайн тэр цагийнхаа өгүүлбэрийн бүтцийг одоо маш сайн одоо цээжилсэн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд та хэд маань өөрсдөө ярихаар болвол тэр бүтцийнхээ дагуу одоо баг энэ бүтц гэдэг маань нэг томьёо гэсэн үг. Нөгөө одоо энэ эс үсгнийх нь энд нөгөө би ч гэдэм үү чи ч гэдэм үү энэ үгөө оруулаад өгчин. Энэ үйл үгэн дээр нөгөө тоглох, заах, сурах ч гэдэм үү үйл үгөө оруулаад өгчин. Ингээд энэ баг бэлэн томьёор хуу юм байгаа байхгүй энэ одоо өгүүлбэрийн бүтэц гэдэг маань. Тэгэхээр энэ бүтцийг бүгдээрээ цээжлээд энэ бүтцийнхээ дагуу ярина гэсэн үг. Тэгэхэд хин нэгэн хүн ийм бүтэцтэй өгүүлбэр та хэдэд хэлэх юм бол эсвэл таад унших юм бол энэ чи энэ present simple цаг байна штэ тийм ээ. Present simple цагийг чинь ингэж одоо present simple чи ийм утгатай зүйл ярихдаа хэрэгэлдэг цаг. Тэгэхээр энэ өгүүлбэр чи ингэж байгаа юм байна штэ гэж хэдүүлээ ойлгоноо. Тэгэхээр энд бол багш нь present simple цагийн өгүүлбэрийн бүтцийг бичсэн байж гин. Ерөөсөө ийм бүтцтэй цаг. Энэ цаг бол. Тэгэхээр тэр эхэнд байгаа S үсэг нь ямар учиртай зүйл юм бэ гэвэл subject гэж байгаа юм л да. Тухайн үйлдэлийн эзэн. Тэгээд энэ араасаа V1, V2 гэд бичсэн байна шүү дээ тийм ээ. V1 энэ налуу зураасыг та хэд маань эсвэл гэж ойлгоорой. Хоёулаа байж болохгүй шүү дээ. Аль нэг нь гэсэн үг шүү за. Тэгж ойлгоорой. Тэгэхээр энэ тухайн үйлдэлийн эзний араас үйл үг энэ V1, V2 гэд багш нь одоо цаашдаа үйл үгийг одоо товчилж явна шүү за. Энэ verb буюу үйл үг гэсний товчлол юм байгаа шүү. Тэгэхээр V1 гэдэг маань үйл үгийн одоо нэгдүгээр хэлбэр гэсэн үг. Одоо ямар нэг байдлаар огт хувираагүй. V2 гэдэг нь одоо хоёрдугаар хэлбэртэй болоод хувирчихсан хэлбэрийг нь хэдүүлээ V2 гэж одоо цаашдаа ойлгож авч үзэж явна. Англи хэлэнд бол үйл үг 5 өөр янзаар хувирдаг. Тэгэхээр хэдүүлээ дараа нь одоо V3 гэж үзэх нь байна. Одоо V4 гэж үзэх нь байна, V5 гэж үзэх нь байна шүү дээ тийм ээ. Ерөөсөө ийм 5 өөр янзаар хувирдаг нэг үйл үг. Жишээ нь одоо явах гэдэг үйл үг байлаа гэж бодоход монголчууд бид нар бас хувиргадаг шүү дээ. Явж байна, явдаг, явсан, одоо явцсан байх болно гэдэг ч юм уу мэдэхгүй нэ. Монгол хэл бол ингэж хувиргадаг тийм ээ. Тэгэхээр энэтэй адилхан бас англи хэл бол хувирдаг. Тий. Тэгээд энэ ард байгаа энэ O үсэг бол object гэж байгаа. Тэгэхээр яг уу энийг бол баг та нэг заавал байх ёстой зүйл гэж ойлгох хэрэггүй. Өөрөөр хэлбэл энэ нөгөө үйл үгээс л хамаарна. Энэ үйл үгүүд маань обжекттэй байх ёстой. Дараасаа обжект авдаг тийм ээ. Ийм ч үйл үг байдаг. Бүр хоёр обжект авдаг үйл үгч байдаг. Эсвэл зарим үйл үгүүд бол ерөөсөө обжектгүй
байдаг үйл өгүүд байдаг. Тэгэхээр энэ og бол object гэсэн энэ зүйлийг бол баг байхгүй гэдэг төсөөлөх хэрэгтэй. Ерөөсөө энэ present simple цагийн маань бүтц бол subject we- нэг эсвэл we хоёрын байна гэж таад маань ойлгоорой. За тэгэхээр энэ үйлдэлийн эзэн гэж байгаа шүү дээ, тийм ээ. За араасаа үйл үг орно гэж байгаа, тийм ээ. Тэгэхээр тэр энэ араас орсон энэ үйл үг ба шүү дээ. Жишээ нь явах ч байдаг юм уу, сурах, заах ч байдаг юм уу, ийм үйл өгүүд. Тэгэхээр энэ одоо жишээ нь заах гэдэг үйл үг байлаа гэж бодъё. Тэгэхээр тэр заах гэдэг үйлдэлийг хийж байгаа үйлдэлийн эзэн нь гэсэн үг шүү. Энэ S үсэг бол одоо уртаа байх ёстой. Энэ зүйл бол үйлдэлийн эзэн. Тэр заах гэдэг үйлдэлийг хэн хийгээд байгаа? Өөрөөр хэлбэл хэн заагаад байгаа? Би, тийм ээ, би. Эсвэл чи ч байдаг юм уу? Тэр эрэгтэй ч байдаг юм уу? Эмэгтэй бат дорж ч байдаг юм уу? Мэдэхгүй. Тэр үйллийн эзэн нь орно. Машин галт тэрэг одоо нохой муур ийм амьгүй зүйлс амьтад юу ч байж болно. Тий. Тэр subject гэдэг болвол за тэгээ араас ямар ч үйл үг орох юм байна гэж. За хэдүүлээ угаасаа жишээ үйлбэрээр харахад ойлгомжтой болно л доо. За тэгээд энэ negative буюу үгүйсгсэн өгүүлбэрийн бүтцийг бас багш энэ дээр бичсэн байж байна. Ийм сөрөг одоо үгүйсгсэн утгатай ийм өгүүлбэр хэлэхээр бол бас өөр бүтцтэй байдаг. Тэр байж гин. За тэгээд энэ англи хэлэнд хоёр янзын асуулт байдаг. Энэ yes no question гэдэг маань асуулт гэсэн үг шүү дээ, тийм ээ. Yes no асуулт, WH-тэй асуулт гэж. WH-тэй асуулт гэж ийм хоёр төрлийн асуулт байдаг. За тэгэхээр энэ англи хэлэнд бол асуулт болгох шиг амархан юм ерөөсөө байдаггүй. Тэрийг одоо та бүхэн маань харна. Тэгэхээр ерөөсөө энэ subject-ийн ард юу байна? Тэр хоёрын байрыг сольж yes no question болгодог. Байрын солиол асуулт болгочих нь шүү дээ. Ерөөсөө тийм ээ ийм амархан асуулт асуух. Тэгээд тэр байрын сольсон yes no question-ийн урд нь энэ WH-тэй үг гэдэг нэг ийм хідэн үг байгаа. Тэр үгүүдийг тавиад өгчих юм бол WH-тэй асуулт болоо хувирчиж байгаа нь тэрээ. Ийм амархан байдаг энэ асуулт бол англи хэлний. Гэхдээ энэ ингэж байрын сольж асуулт болгодоггүй хоёрх нь цаг байдаг. Тэрний нэг нь энэ present simple цаг. Тэгэхээр энэ бол байрын солигдож асуулт болохгүй гэсэн үг. Хаанаас чи мэдэхгүй урд нь энэ do эсвэл das гэдэг хоёр үг гаргаж ирээд тавиад асуулт болгодог юм байна ерөөсөө. За тэгэхээр энэ асуултын бүтцүүд нь байж хэдүүлээ асуулт жишээгээ үзэхэд угаасаа ойлгомжтой болно л доо. За харин цаашаа явъя. За тэгж байгаа таад маань асуулт байвал асуугаарай. За тэгэхээр нөгөө энэ бүтцээр харах юм бол subject we1 эсвэл we2 гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Энэ хоёрын аль нэг л байх хэрэгтэй. Хоёулаа араараасаа зэрэг байж болохгүй гэж байгаа шүү. Тэгэхээр ямар үед we1 хэлбэртэй үйл үг хэрэглэх юм, ямар үед we2 хэлбэртэй үйл үг хэрэглэх юм бэ гэдэг нь энд байж байгаа. Энд байж. За өөрөөр хэлбэл тэр манай subject буюу үйлдэлийн эзэн маань эдгээр үгнүүд байх юм бол бид нэр араас нь we1 хэлбэртэй үйл үг хэрэглэх ёстой. Ийм дүрмтэй өөр үг хэрэглэж болохгүй, тийм ээ. За ийм тэгэхээр энэ I гэдэг болвол би гэсэн үг. Би өөрийгөө хэлж байгаа, тийм ээ. You гэдэг маань чи гэсэн үг. We гэдэг маань бид гэсэн үг. Одоо бид нар гэсэн үг, тийм ээ. They гэдэг нь тэд гэсэн үг ээ. Одоо тэд нар гэсэн үг ээ, тийм ээ. За subject-ууд нь одоо энэ дөрвийн аль нэг байх юм бол бид нар we-ний хэлбэртэй үйл үг хэрэглэнэ. Харин энэ he, she, it ийм subjectтэй байх юм бол бид нар араас нь we2 хэлбэртэй үйл үг хэрэглэн. Тэгэхээр энэ he гэдэг болвол тэр эрэгтэй гэж байгаа. Эрэгтэй хүнийг одоо дурдж ярихдаа хэрэглэх үг байх нь шүү дээ, тийм ээ. She гэдэг маань тэр эмэгтэй гэж байгаа. Эмэгтэй хүний тухай ярихдаа хэрэглэх нь байна. It гэдэг нь одоо амьгүй зүйл, одоо жишээ нь тэр нөгөө машин ч байдаг юм уу, ундаг дугуйч байдаг юм уу, компьютер гар утасч байдаг юм уу. Ийм амьгүй зүйлийг энэ it гэж хэдүүлээ сэтгэж төсөөлж араасаа we2 хэлбэртэй үйл үг хэрэглэнэ гэсэн үг. За ийм байгаа. За тэгэхээр яг жишээ үйлбэрээр харахад одоо ойлгомжтой болно л доо яг юу яриад байгаа нь. За одоо яг энэ дараагийн слайдн дээр жишээ үйлбэрүүд байж байгаа. За тэгэхээр we-ний хэлбэртэй үйл үгүүд гэж ер нь ямар үйл үгүүд байна вэ гэвэл ерөөсөө ямар нэг байдлаар огт хувираагүй яг л одоо байгаа байдлаараа байж байгаа тийм үйл үгүүдийг хэдүүлээ we1 гэж одоо цаашдаа авч үзэж одоо товчилж явъя. Тэгэхээр эдгээрүүд бол ерөөсөө ямар нэг байдлаар огт хувираагүй үгнүүд. За тэгэхээр like гэдэг маань дуртай гэсэн үйл үг. За одоо монгол хэлэнд энэ дуртай гэдэг үг одоо ямар ч үг гэж явдгийг арайч нэр үг гэж л явахгүй байх ямар ч байсан тийм ээ.
багш нь өөрөө нөгөө монгол хэлнийхээ дүрмийг мэдэхгүй л дээ. Тий. Одоо тэр байц гişүүн мишүүн гэж юу ч байдгийг. За тийм ялгалт чинь нөгөө ийм байхаа. За бас биш ч байж магадгүй те. Багш нь ерөөсөө энэ монгол хэлнийхээ дүрм мэдэхгүй. Яагаад гэвэл багш нь монгол хүн болохоор. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг юм бэ гэвэл надад одоо монголоор ярихын тулд тэр монгол хэлний дүрмийг сурах шаардлага байхгүй тийм ээ. Тий. Ер нь бол таад маань ч гэсэн өгүүлэх хүн гэж юу гэж байгаа, өгүүлэгдэх хүн гэж юу гэж байгаа баг мэд. Унган монгол хэлтэй хүн учраас монгол хэлний дүрмийг сурах шаардлага байхгүй. Тэгэхээр үүнтэй адилхан энэ унган англи хэлтэй хүмүүс англи хэлнийхээ дүрмийг бас мэдэхгүй. Мэдэхгүй. Энэ цагийг надад тайлбарлаад өгөөч. Энэ ямар учиртай? Яагаад энд V3 мөр үйл өгмөг орцсон юм бэ гэвэл тайлбарлаж өгч чадахгүй. Наа чи ийм учиртай ингээд тэгээд ингээд гэж хэлж чадахгүй гэсэн үг. Мэдэхгүй байхгүй. Мэдээж наа чи V3 бол байх ёстой, эсвэл наа чи V2 байх ёстой ч гэдэг юм уу. Ингээд хэлж өгч бол чадна. Яагаад гэвэл тэр ч унган хэлтэй хүн чинь, тийм ээ. Тий. Харин дүрмээ мэдэхгүй байдаг. За тэгэхээр like бол монгол хэлэнд ямар байдгийг мэдэхгүй, харин англи хэлэнд бол үйл үг гэж явдаг. Like дуртай гэсэн үйл үг байна. За дараагийн үйл үгээ харах юм бол drink уух гэсэн үйл үг байж байна, тийм ээ. За run гүйх гэсэн утгатай үйл үг байж байна. Гүйх. За дараагийнх нь do буюу хийх гэсэн утгатай үйл үг байж байна, тийм ээ. За энэ have байгаа гэсэн үйл үг гэж. За энэ байгаа гэдэг үг тийм ээ. Энэ надад гар утас байгаа. Надад тийм юм байгаа, ийм юм байгаа. Надад хоёр хүүхэд байгаа ч юм уу, тийм ээ. Энэ байгаа гэдэг нь монгол хэлэнд ямар үг гэж явдаг юм болоо мэдэхгүй. Ямар ч байсан англи хэлэнд бол үйл үг гэж явдаг. За тэгэхээр эдгээрүүд бол ерөөсөө ямар нэг байдлаар хувираагүй байгаа хэлбэр нь л дээ энэ. Уухгүй их одоо заах, сурах, тоглох, идэх, унтах, харах, сонсох эдгээрүүд чинь л одоо бүгдээрээ үйл өгөөд шүү дээ, тийм ээ. Тий. За ямар нэг хувираагүй хэлбэрийг бол V1 гэж авч үзье. Харин V2 гэж V2 хэлбэртэй болж хувирсныг нь хэдүүлээд авч үзнэ гэж байгаа тийм ээ. Тэгэхээр V1 хэлбэртэй үйл үгийн төгсгөлд S үсэг залгаад бичих юм бол V2 хэлбэртэй үйл үг болж хувирдаг. За ингэж хэдүүлээ хувирах нь байна үйл үг. Амархан байгаа үстэй тийм ээ. Түрүүний нөгөө нэр үгийг олонтоо болгодогтой адилхан байгаа үст тийм ээ. Тий. За тэгэхээр V2 болсныг харах юм бол likes. S үсгээл залгацсан байж гин drinks. За likes гэдэг маань дуртай гэдэг үйл үгний V2 хэлбэр, drinks гэдэг нь за ингээд V2 болчоороо юу гэсэн үг болох юм бэ гэж асууж харин ёстой болохгүй. Та тийм маань зарим нь тэгж бодчих магадгүй. V2 болцсон байх юм бол юу гэж орчуулж ойлгох юм? Юу гэсэн үг болчихж байгаа юм? Уух гэдэг нь уусан гэсэн үг болчихж байгаа юм уу? Гэж харин сэтгэж одоо тэгж ойлгож юусоо болохгүй. Тэр уусан гэж байгаа мó, тэр ууж байна гэж байгаа мó, уудаг гэж байгаа мó, ирээдүйд уунаа гэж байгаа мó, тэрийг энэ үйл үгийн энэ хэлбэр юусоо илэрхийлэхгүй. Тэдгэрийг тэр цаг нь илэрхийлдэг. Тэгээд яг хуу энэ үйл үгүүд бол тэр тухайн цаг дээр хэрэглэгддэг. Тэгэхээр хэдүүлээ үйл үгийг харж хагаад уусан гэж байгаа мэн гэж орчуулах биш. Цагийг харж уусан гэж байгаа юм байна. Уунаа гэж байгаа юм байна гэж орчуулж ойлгох юм байна. Шүү. Тэрийг анхаарах хэрэгтэй. Монгол хэл шиг байсан гэвэл өнгөрсөнд байсан болоод байна гэвэл одоо байж байгаа болоод ингээд нэг үйл үг нь хувираад бид нар нөгөө цагаа илэрхийлчихэд нь штэ. Тэгэхгүй англи хэл бол тэр тусдаа цагууд дээр тэр өнгөрсөн цагийг ирээдүйн цагийг ч юм уу илэрхийлж өгдөг байгаа шүү. Тэрийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр энэ drinks гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл таад харахтаа уух гэдэг үйл үгний V2 хэлбэр нэ гэж харах нь байна шүү дээ тийм ээ. Тий. За runs is үсгээ залгаад V2 болгосон. За does энэ одоо хэдүүлээ ярина энэ Ö үсгээр төгссөн үгийг хувиргахдаа ES залгана гэд байж байгаа. Ганц ES залгахгүй. За тэгээд V2 болцсон байж байна. Харин энэ have буюу нөгөө байгаа гэдэг үйл үгний маань V2 нь энэ has гэд шал өөр одоо ийм үг. За бас жоохон төстэй харагдчихл байгаа л да тийм ээ. За ийм үг байдаг. Has гэдэг үг байдаг. Тэгэхээр тэр эрэгтэйд байгаа гэж одоо тэр эрэгтэйд гар утас байдгаа, машин байдгаа байгаа ч юм уу тийм ээ. Ийм зүйл хэлэхээр бол яах нь вэ? He has гэх нь байна шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл subject нь he байх юм бол бид нар араасаа V2 хэлбэртэй үйл үг хэрэглэнэ гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр гих мэт ингээд явна. За яг дараагийн слайдн дээр хэдүүлээ.
маш сайн ойлгож байна. За харин нөгөө we нэг хэлбэртэй байгаа үйл үг маань эдгээр үсгнүүдээр төгссөн байх юм бол бүгдээрээ ганц s залгахгүй харин энэ es гэсэн хоёр үсгийг залгаж бичиж we 2 болгож хувиргана. Нөгөө олон тоо болгодогтой бас адилхан байна тийм ээ. За. За тэгэхээр яг жишээг харах юм бол за ийм энэ дэр жишээ байхгүй. Жишээ нь энэ нөгөө дүү даас байж гин те. Ингэ жишээ нь өө үсгээр төгссөн учраас ганц s залгаагүй s залгасан байгаа. За харин бас нөгөө we нэг хэлбэртэй байгаа үйл үг маань энэ y үсгээр төгссөн байх юм бол хэдүүлээ ганц s залгахгүй. Тухайн тэр y үсгийг нь энэ IES гэдэг гурван үсгээр сольж бичиж we 2 болгож хувирган шүү. За энэ бол ерөнхийдөө яг нэг зөв бичгийн дүрм юм да, тийм ээ. За тэгэхээр яг жишээг харах юм бол энэ apply буюу нисэх гэдэг үйл үг маань we 2 болж хувирахаараа applies гэдэг нөгөө I үсэг нь тэр энэ гурван үсгээр солигдсон байгаа үст тийм ээ. Энэ y үсэг нь солигдсон байгаа. За ингэж хувиргана. За харин бас өөр нэг y үсгээр төгссөн байх юм бол ганцхан s залганаа гэж. За юм байна. За жишээ харах юм бол y худалдаж авах. Худалдаж авах. We 2 болж хувирглаа. Багш өөр y гэдэг нь юу гэсэн үг вэ? За багш нь харин одоо ярий. За тэгвэл энэ хоёр y үсгэнд ямар ялгаа байгаа юм бэ? Тийм ээ. Гэвэл энэ apply буюу нисэх гэдэг үйл үгний y үсэг нь урдаа их шиг үсэгтэй. Юу их шиг гин уучлаарай. Гээгүүлэгч үсэгтэй. Гээгүүлэгч L үсэг тийм ээ. Харин энэ доод талын y болвол урдаа их шиг үсэгтэй гэж байна. Энэгээр ялгаатай. За ингэж ойлгох нь. За энэ бол яг зүгээр нэг зөв бичгийн дүрм те бичих энэ бол хэрэгтэй зүйл. Ярихад бол хамаагүй шүү дээ. Энэ хоёр y-ийн хувьд бол ярихад хамаагүй, бичихэд хамаатай. За ингэдэг гэд хэдүүлээ. Үзэх зүйлүүдээ үзээд авлаа. Одоо харин жишээ үйлбэрээ авч үзье. За. За тэгвэл багш нь цааш нь явуулъя. За тэгэхээр за ер нь энэ аливаа нэг цаг үзэж байгаа үед тухайн тэр цагийг яг одоо ямар утгатай зүйлийн тухай ярихдаа хэрэглэх юм бэ гэдэг юм тохиолдлууд байж идэг. Энэ цагийг бол ерөөсөө ийм зүйлийн тухай ярихдаа хэрэглэнэ. Ийм зүйлийн тухай ярихдаа бас хэрэглэнэ. Бас ийм зүйлийн тухай ч ярихдаа хэрэглэнэ шүү гэдэг ингээд ийм олон тохиолдлуудтай байдаг энэ цагууд. Тэгэхдээ яг ийм олон тохиолдолтой цагууд бол цөөхөн л дөө нэг 3 4 л байгаа. За яг нөгөө төгс мөксүүдээ оруулвал нэг 5 6 хүрнэ л дээ. Тий. Цөөхөн яах вэ? За гэтэл энэ present simple цаг маань цагийнхаа тохиолдлуудыг хэдүүлээ яг харъя л да. За энэ present simple цагийг ер нь ямар зүйлийн тухай ярихдаа хэрэглэдэг юм бэ гэвэл энэ true in the present буюу одоо цагт үнэн зүйлийн одоо ийм зүйлийн тухай ярихдаа хэрэглэнэ гэж байгаа юм байна. За цааш нь явуулаад харах юм бол happens regularly буюу тогтмол болдог зүйлийн талаар ярихдаа бас хэрэглэнэ гэж юм тийм ээ. Ямар сони юм бэ ч одоо. За дараагийн тохиолдол нь юу гинвэ? Generally true буюу энэ баттай үнэн зүйлийн тухай ярихдаа энэ цагийг бас хэрэглээрэй гэсэн байж байгаа. За цааш нь бас харуулаа явах нь бол future time буюу ирээдүйн тухай ярихдаа энэ цагийг бас хэрэглэн шүү гэсэн байж байгаа. Тийм ээ. За инхч маань микрофон. За багш нь хаач. Асуулт байвал асуугаарай. За энэ ирээдүйн тухай ярихдаа бас хэрэглэнэ гэсэн байна тийм ээ. За тэгээд энэ одоо ном, кино, тоглоом, моглоомн дээр болдог үйл явдлуудыг ярихдаа бас энэ present simple цагийг хэрэглээрэй гэсэн байж байгаа. За энэ ч одоо ямар муухай олон тохиолдолтой цаг бай тийм ээ. За одоо тэгээд би нэг зүйл ярихаар болсон. За тэгээд тэр зүйлээ одоо бодох нь шүү дээ. Энэ ч одоо баттай үн зүйлээр юм уу? Би ч одоо цагт үнэн юм ярих гээд байгаа юм уу? Эсвэл одоо тогтмол болдог зүйл ярих гээд байгаа юм уу гэх тийм ингээ бодохоор шал тийм ойлгомжгүй толгой өргмээр байгаа үстэй тийм ээ. За тэгэхээр энэ яг одоо азар л юм да азар. Энэ ганцхан энэ present simple цагийн хувьд хэдүүлээ энэ олон тохиолдлуудыг цээжлэх тогтоох шаардлага байхгүй. Ерөөс
Энэ олон тохиолдлуудыг тогтоогоод энэ ч одоо угаасаа жоохон толгой эргүүлмээр байгаас одоо цагт үнэн тогтмол болдог гэд тий. Толгой эргэмээр ойлгомжгүй. Тэгэхээр яг уу азарлам да одоо энэ олон тохиолдлуудыг сэжлэхгүйгээр ерөөсөө энэ present simple цаг бол ихэвчлэн шүү бас яг уу үргэлж бол биш. Ихэвчлэн монгол хэл рүү ингэж орчуулагддаг. Ерөөсөө л тэгдэг, ингэдэг гэсэн утгатай зүйлийг ярихдаа present simple цагийг хэдүүлээ хэрэглэх нь байна. Present simple цаг дээрх өгүүлбэрийг хэдүүлээ хараад орчуулж ойлгохдоо тэгдэгэ, ингэдэгэ гэж байгаа юм байна гэж орчуулж ойлгоно. Тэгэхээр одоо өнгөрсөнд тэгсэн ингэсэн гэж байгаа юм биш те. Яг одоо ингэж जैन тэгж जैन гэсэн үг биш. Ирээдүйд тэгнэ ингэнэж гэсэн үг биш. Ерөнхийдөө тэгдэг ингэдэг жишээ нь би англи хэл заадаг. Тэгэхээр энэ би англи хэл заадаг гэдэг энэ одоо энэ монгол өгүүлбэр шүү дээ тийм ээ. Энийг таад ингээд сонсохоор маш юм ерөнхий сонсогдож байгаа үстэй тийм утга нь. Өөрөөр хэлбэл өнгөрсөн заасан гэдэг байгаа мó. Үгүй. Яг одоо зааж яана гэдэг байгаа мó. Үгүй. Ирээдүйд заана гэдэг байгаа мó. Гэвэл бас л үгүй. Заадаг. Би англи хэл заадаг. Тэгэхээр маш ерөнхий утгатай. Ер нь бол заадаг юм байна гэж одоо ойлгоно шүү дээ монголчууд бид нар бол тийм ээ. Тий. Тэгэхээр ерөөсөө ийм утгатай зүйлийг ярихдаа энэ present simple цагийг хэдүүлээ хэрэглэнэ. Тэгээд энэ өгүүлбэрүүдийг хэдүүлээ орчуулж ойлгохдоо ерөөсөө энэ жишээ нь хин нэг англи хүн таадэд present simple цагийн өгүүлбэр хэлэх юм бол ингэдэгэ гэж байгаа юм байна гэж хэдүүлээ ойлгох юм байна. За гэхдээ мэдээж хэрэг үргэлж биш. Одоо бүх present simple цагийн өгүүлбэр тэгдэг ингэдэг гэсэн үг биш. За зарим present simple цагийн өгүүлбэрүүдийг бол тэгж байна, ингэж байна буюу яг одоо тэгж байгаа, ингэж байгаа байдлаар орчуулж ойлгох хэрэг гардаг. За тэрийг нь бол хэдүүлээ өөр тусдаа сэдвээр одоо ярилцах юм байгаа. Нэг 3-4 дахь хоног дээр байгаа баха. Тий. За тэгэхээр одоо хэдүүлээ харин жишээгээ орчуулъя өгүүлбэрүүдээ. За дээр нь багш нь бүтцийг нь бичиж subject V1 эсвэл V2 гэсэн л ийм бүтцтэй цаг шүү дээ тийм ээ. За юм байна. За тэгэхээр өгүүлбэрээ харах юм бол I work гэсэн байна тийм ээ. За тэгэхээр энэ I гэдэг бол мэдээж хэрэг subject нь араасаа одоо нөгөө subject маань I учраас бид нар we нэг хэлбэртэй үйл үг хэрэглэх ёстой. Тэгэхээр тэр work гэдэг нь we нэг хэлбэртэй үйл үг юм байна гэж таад маань харах нь байна тийм ээ. За тэгэхээр I гэдэг бол би гэсэн үг. Work гэдэг маань ажиллах гэсэн утгатай үйл үг. Ажиллах. За тэгэхээр I work гэдэг нь юу гэж байгаа? Үг болж таарваад гэхээр орчуулвал Би ажилтдаг. Яг зөв. Би ажилдаг. Яг зөв. Би ажилдаг гэж байна. In London. За тэгэхээр одоо багш нэрлэх чи тийм ээ. За тэгэхээр энэ гээд нэг ийм зүйл хийж байна. Энэ бол одоо preposition гэдэг зүйл л дээ. Хэдүүлээ тусдаа сэдвэр үзэн нэлээд хоногийн дараа. Тэгэхээр яг хөө энийг тэр сэдвийг үзэх хүртлээр энэ гэдэг энэ үгийг хэдүүлээ дэтэй гэд ойлгоод явжийя. Одоохондоо бүрдээ тийм ээ. За тэгэхээр in London гэхээр Лондонд гэсэн үг болж шүү дээ. За тэгэхээр I work in London гэхээр би Лондонд ажилладаг гэсэн өгүүлбэр юм байна ерөөсөө. За тэгэхээр одоо та хэд би сакс тоглодог, би эрт унтдаг, би компьютер тоглодогч байд юм уу одоо мэдэхгүй. Иймэрхүү өгүүлбэрүүд та хэд маань одоо өөрсдөө ярьж чадхаар боллоо шүү дээ тийм ээ. Гэсэн үг байгаа ерөөсөө. Үгээ мэдчих хэрэгтэй. Одоо нэг үйл үг тоглох үзэгч байд юм уу тийм ээ тэр үйл үгүүдэл мэдчих хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр үгээ маш сайн цээжлэх хэрэгтэй. За дараагийн жишээгээ хэдүүлээ харъя. She works гэсэн байна. За мэдээж хэрэг subject маань he she it болчихж байгаа учраас бид нэр араас нь we хоёр хэлбэртэй үйл үг хэрэглэх ёстой. Works гэдэг үйл үгний маань we хоёр нь заяа маань микрофон хааж байгаарай. Асуулт байвал асуугаарай. За тэгэхээр энэ work буюу ажиллах гэдэг үйл үгний маань we хоёр нь мэдээж хэрэг works шүү дээ тийм ээ ард нээс үсгээл залгах чинь. За тэгээ she works гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Тэр эмэгтэй ажилдаг. Гэвэл яг зөв мэдээж хэрэг тэр эмэгтэй ажилдаг гэж байгаа. Тэгэхээр бид нар түрүүн ярьсанчлан нөгөө үйл үг нь өөрчлөгдлөө гэд V2 боллоо гэд V1 боллоо гэд одоо нөгөө ажилсан ч юм уу ажиллаж байна ч юм уу
болно гэсэн үг биш. Тухайн цаг нь тэрийг илэрхийлж өгнө гэж байгаа. Тэгэхээр энэ цаг маань ямар цаг юм бэ? Present simple юм уу? Present simple тэгвэл бид нэр тэгдэг ингэдэг л гэж орчуулна. We хоёр боллоо гэд утга нь өөрчлөгдөхгүй мэдээч хэрэг тийм ээ. За юм байна. За she works in bank. Тэр эмэгтэй банкнд ажилладаг гэсэн өгүүлбэр байж байна. Банкнд ажилладаг. Тэрнээс ажилласан гэд өнгөрсний тухай ажиллаж ирсэн нь яриаггүй. Яг одоо ажиллаад байж байна, банкнд ажиллаж байна гэдгийг нь яриаггүй. Ерөнхий ажилладаг гэж байгаа шүү дээ тийм ээ. За юм байна. За тэгэхээр дараагийн жишээг харах юм бол he plays гэж байгаа. За play гэдэг маань тоглох гэсэн утгатай үйл үг. Тэр эрэхтэй тоглодог. За we хоёр болж хуурна мэдээж хэрэг тийм ээ. Тэр эрэхтэй тоглодог. Юу тоглодог юм бэ? Object нь юу юм бэ? Tennis. Тэр эрэхтэй tennis тоглодог. Тэгэхээр яг уу энэ нэр үгүүд нь яагаад артикл авахгүй юм бол банк tennis гэдэг. За энэ бол ерөөсөө юу байж байгаа? Хэдүүлээ ер нь одоо юу гэх юм бэ? Энэ банкыг нөгөө одоо ерөнхий утгаар авч үзэж байгаа. Тэр эмэгтэй нэг банкнд ажилладаг гэхээр чинь утгагүй болох гэдэг байгаа үстэй тийм ээ. Тийм. Өөрөөр хэлбэл энийг энэ тоолон тэр нөгөө нэг гэдэг утгыг илэрхийлэх шаардлагагүй юм уу байхгүй? Банкнд ажилладаг гэхээр энэ бол ойлгомжтой. Нэг банкнд ажилладаг гэдэг маань өөрөөр энэ нөгөө англи хэлний тийм одоо унган биш зүйл. Өөрөөр хэлбэл тэгж хэлж болохгүй гэсэн үг. Тэг юм бол одоо буруу болно гэх юм да. Тэрийг тэр нөгөө ерөнхий банк гэдэг утгаар. Тэрнээс нэг банк гэдэг утгаар илэрхийлээгүй учраас тийм ээ. Тэр артикл маань хэрэглэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ нөгөө артикл хэрэглэгдэхгүй үе гэж байдаг тийм ээ. Ямар үед хэрэглэгддэггүй вэ гэвэл ерөнхий утгаар ярьж байгаа үед гэж байгаа тийм ээ. Тэгэхдээ тэрийг бол хэдүүлээ бас нэлээд сайн олон дасгал ажиллаж иж ер нь ойлгохгүй бол тэр жоохон толгой эргүүлмээр зүйл байдаг шүү. Яалтчгүй урнагийн маань ягаад артиклгүй байгаа юм бэ гэдг нь зөвлөдөө мэдэж хэрэг. Тэгэхээр нэг банкнд өөрөөр хэлбэл tense гэдэг байна те. Энд чинь бас нэр үг үстэй. Нэр үг. Гэтэл ягаад артиклгүй байгаа юм бэ гэвэл мэдээж хэрэг нөгөө тэр эрэхтэй нэг tense тоглодог гэхээр ч удахгүй байгаа үстэй тийм ээ. Тий. Тэр эрэхтэй хөл бөмбөг тоглодог гэдэг одоо football те. Гэд хэлсэн чинь урд нь артикл хэрэглээд өгчих юм бол тэр эрэхтэй нэг хөл бөмбөг тоглодог гэхээр ч утгагүй байгаа ч тийм ээ. Тэгэхээр ийм үед хэрэгэлдэг байгаа шүү. За энэ микрофон өнөөс улсууд маань асуулт байхгүй бол хааж байгаарай. За юм байгаа. За тэгээд дараагийн жишээг харъя. I live. За энэ бол амьдрах гэсэн утгатай үйл үг. Энэ live гэдэг маань live. За тэгээд мэдээж орчуулах юм бол би амьдрдаг л гэсэн өгүүлбэр байж штэ тийм ээ. Энэ Бостон буюу би Бостонд амьдардаг гэсэн юм өгүүлбэр байж байна. Гэтэл бид нар ч бас нөгөө юу яагаад байгаа штэ тий. Энэ лайв сургалтанд суугаад байгаа штэ тийм ээ. Тий. Энэ ер нь лайв гэдэг маань нөгөө Facebook-ийн лайв гэсэн үг биш шүү дээ. Энэ лайв гэдэг нь зүгээр нөгөө одоо шууд дамжуулалт одоо яг бодит тийм ээ. Жишээ нь яг одоо 8:43-т би энийг газар энийг яриад байж та ингэж яаж нөгөө шууд дамжуулалт зурагтын нэвтрүүлгийг шууд дамжуулна гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг гэсэн үг. Тэрийг энэ лайв гэдэг. Тэгэхээр энэ ямар учиртай болоо явчвал live юм уу, live юм уу, амьдрах юм уу, юу юм бэ те гэвэл энэ дуудлаганаас хамаарч хоёр өөр утгатай болдог юм үг байгаа. Live гэж дуудах юм бол амьдрах гэсэн утгатай болно. Харин live гэж дуудах юм бол бичгэл нь бол адил байгаа. Live гэж дуудах юм бол одоо энэ шууд гэсэн ийм тэмдэг нэр болдог. Энэ манай сургалт ямар сургалт юм бэ? Энэ бол live сургалт. Тэ тэмдэг нэр. За юм байдаг шүү. За дараагийн жишээ he works. Тэр эрэхтэй ажилладаг. As a fireman. За fireman гэж гал сөнөөгч тийм ээ. За тэгээд энэ as-ыг хэдүүлээ юу гэж ойлгох юм бэ гэвэл энэ бол бас их олон утгатай. Олон утгатай. За энд ямар тохиолдолд одоо энд ямар утгаар энэ as орцсон байгаа юм бэ гэвэл өөр утгуудыг нь бол хэдүүлээ дараа яг тухай бүрдэнд яриа явуулчихна. Энд ямар утгаар орцсон байгаа юм бэ гэвэл like гэсэн утгаар орчихсон байж байна. Энэ as бол like гэсэн утгатай. Like гэж юу гэсэн үг юм бэ үгүлээ гэвэл дуртай гэсэн үйл үг гэж бол бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ бас өөр утга бий. Тэр нь бол
шиг гэсэн үг. Шиг. Над шиг гэвэл like me, чам шиг гэвэл like you. Тэгэхээр as a fireman гэдэг нь гал сөнөөгч шиг гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэд харах юм бол тэр эрэхтэй гал сөнөөгч шиг ажилдгаа гэсэн ерөөсөө яг ийм өгүүлбэр байж байгаа. Яг үгчлэн орчуулах юм бол тэгэхээр энийг бол хэдүүлээ монголчууд бид нар нөгөө шиг ажилдаг гэж ингэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр эрэхтэй гал сөнөөгчөөр ажилдаг буюу одоо тэр эрэхтэй гал сөнөөгчл гэсэн өгүүлбэр л байгаад байгаа юм л да энэ чи яг хаа. Тэгэхээр хэдүүлээ яг шиг гэдэг утгаа бол мэдчих хэвээр. Тэгээд гал сөнөөгчөөр ажилдгаа гэж англи хэлэнд бол энэ асыг хэрэглэж ингэж ярьдгаа гэдээ ингээд ойлгоод авчих хэрэгтэй шүү. Тий. Жишээ нь би багшаар ажилдгаа гэвэл яах нь вэ? I work as a teacher гэх нь шүү дээ, тийм ээ. I work as a teacher. Энэ асыг хэрэглээд байгаа шүү ерөөсөө. Тийм юмар ажилдгаа, иймар ажилдгаа гэж хэлэхдээ энийг тогтоогоод авна үз таад маань. Шиг гэсэн утгатай. За дараагийн жишээг харах юм бол Margaret гэдэг одоо хүний нэр байж байна тийм ээ. Хүний нэр. Тэгэхээр хүний нэр байна гэдэг нь за яг хуу харахад бол эмэгтэй л хүний нэр шиг л байна л да. Тэгээд тэр ер нь ямар ч хүний нэр байсан хамаагүй хүн байна л гэдэг чи ерөөсөө he эсвэл she л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр ямар хүн юм болоо, эр юм болоо гэж бодоод ах хэрэггүй. Угаасаа бид нэр араас нь шууд л we хоёр хэлбэртэй үйл үг хэрэглэх хэрэгтэй. Хийж байж магадгүй, шийж байж магадгүй аль ч байсан хамаагүй шүү дээ тийм ээ. За тэр drive гэдэг үйл үг бол жолоодох гэсэн утгатай үйл үг гэж байгаа. Тэгээд орчуулах юм бол Margaret жолооддгоо гэсэн өгүүлбэр байж байна. За юу жолооддгийг? Volkswagen машины брэнд тийм ээ. Одоо Mercedes шиг Volkswagen машин байдаг шүү дээ. За тэгэхээр Margaret Volkswagen жолооддог. За дараагийн өгүүлбэрийг харах юм бол харин үгүйс гэсэн өгүүлбэр байж байна. Үгүйс гэсэн өгүүлбэр. За хэдүүлээ буцаад үгүйс гэсэн өгүүлбэрийнхээ жишээг харъя. Хэдүүлээ угаасаа үгүйс гэсэн өгүүлбэр гэдэг тусдаа сэдвэр үзэн яг энэ дээр бас ороод ирсэн байж байгаа. За ямар байх юм бэ гэвэл subject байх юм байна эхлээд. За тэгээ subject нь he she it байх юм бол бид нэр араас нь das гэдэг үгийг хэрэглэнэ. He she it биш одоо өөр зүйлүүд олон тоомоо одоо юу ч байдгийг мэдэхгүй те. He she it-ээс л бусад зүйл байвал бид нэр араас нь do гэдэг үгийг хэрэглэнэ. Энэ хоёрын аль нэг нь л орно шүү дээ тийм ээ. За тэгээд энэ do ч юм уу дасаа тавиад өглөө. Араас нь not гэдэг үг оруулж өглөө. Тэгээд үндсэн үйл үг одоо манай үйл үг тийм ээ. Үндсэн үйл үгээ тавиад өгчнө. Тэгээд харин үндсэн үйл үг бол ерөөсөө л we нэг л хэлбэртэй байна. Тэр нөгөө he she it байх юм бол хувираад байгаа шүү дээ тийм ээ. Тэр бол тэр do das дээр явагдчихж байгаа. Үйл үг хамаагүй үйл үг л ерөөсөө ганцхан we нэг л байна. Subject нь he she it байсан ч хамаагүй. Subject нь he she байх юм бол das гэсэн үг шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ do not эсвэл das not л гэсэн үг шүү дээ тий. Тэгэл we нэг. Ийм бүтцтэй. За тэгэхээр жишээгээ харъя. Jerry. За Jerry ч хүний нэр учраас бид нар do хэрэглэхгүй das-ыг хэрэглэнэ. За тэгээд нотоо оруулаад өгнө. Тэгэхээр das not-ыг ингэж товчлдог байгаа шүү. Тэр das нь тэгээд товчлсон байгааз. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг юм бэ гэвэл энэ das not гэсэн үг байхгүй. Тэрийг тэгж товчлдог байгаа шүү. За тэгээд араасаа үйл үг орно гэж байгаа. Үйл үг маань we нэг хэлбэртэй байх ёстой гэж байгаа тийм. Манай үндсэн үйл үг өгүүлбэр маань. За teach буюу заах гэдэг үйл үг гэж. Заах. We нэг хэлбэр нь тэр. За тэгээд орчуулах юм бол юу гэсэн үг юм бэ гэвэл энэ do not эсвэл одоо does not ч байж болно тийм ээ. Энэ зүйл болвол ерөөсөө энэ үндсэн үйл үгээл үгүйсгэж өгж байгаа зүйл. Тэрнээс биш одоо нөгөө түрүүн бид нар ярьлаа шүү дээ. Do ч нь өөрөө нөгөө хийх гэсэн үйл үг гэдэг түрүү үзсэн шүү дээ тий. Тэгээд за яг харъя. Jerry does. Jerry хийдэг. Not гэсэн байж штэ. Jerry хийдэггүй teach заах гэнэ үү? Jerry хийдэггүй заах. За энэ ямар сони юм бэ? Jerry ахлах сургууль математик заадаггүй. Яг. За тэгэхээр Jerry хийдэггүй заах гэнэ үү? Энд ч одоо ямар сони юм бэ? Нэг л буруу болоод байна да тийм ээ. За тэгвэл мэдээч хэрэг буруу. Өөрөөр хэлбэл энэ өгүүлбэрийн бүтцээр цаанаасаа байж байгаа энэ do not does not мат те энийг ерөөсө ямар нэг үг одоо тэр хийх гэдэг үг ч гэдэг юм уу ингэж авч үзэж ерөөсө орчуулахгүй.
гэдгийг харин анхаарах хэрэгтэй. Тэр дүү нотоснот нь ямар учиртай тэнд ороод ирсэн бэ гэвэл энэ бол ерөөсөө үгүйсгэх өгүүлбэр шүү гэдгийг л илтгэж өгч одоо энэ үйл үгээр л үгүйсгэж өгч орж байгаа. Тэрнээс тэр нөгөө хийх гэсэн үйл үг биш шүү тэр дүү дос маань бол тэрийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энийг орчуулах юм бол юу гэж хэдүүлээ орчуулж ойлгох юм бэ гэхээр Jerry doesn't teach гэдэг маань Jerry заадаггүй л гэж байгаа ерөөсөө. Эн чинь заах гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар эерэг өгүүлбэрийг нь тэгдэг ингэдэг гэж орчуулдаг юм чинь үгүйсгэсэн өгүүлбэрийг нь тэгдэггүй ингэдэггүй гэж ярьдаг монголчууд бид нар тийм ээ. Тэгэхээр Jerry заадаггүй гэж байгаа. За обжект нь юу юм бэ? Юу заадаггүй юм бэ гэвэл math буюу математикийн хичээлийг хэлж байгаа. Jerry математик заадаггүй at high school. За энэ at бол бас нөгөө preposition гэдэг зүйл хідүүлээ үзэх хүртлээ at-ийг бас л одоо detail гэдээ ойлгоод явчих. За тэгье. За тэгээд энэ ахлах сургууль гэдэг бол нөгөө юу high school гэдэг маань ахлах сургуулийг хэлж байгаа тийм ээ. Jerry ахлах сургуульд математик заадаггүй гэсэн үгүйсгсэн өгүүлбэр байж байна. За ерөөсөө юм. Хэдүүлээ угаасаа үгүйсгсэн өгүүлбэрийг аваад үзэн дахиад нэг слайдаар. За дараагийн жишээгээ харах юм бол she has гэсэн байж байна. За энэ has чинь юу блэ? Have гэдэг үйл үгний we 2 subject-ний хийшид учраас мэдээж зөв has байх ёстой. Have гэдэг чинь үлээ байгаа гэсэн хүүхэдтэй. За зөв. Байгаа гэсэн үг. Тэгэхээр юу юм бэ гэвэл she has гэдэг маань тэр эмэгтэйд байгаа одоо байдаг одоо байна л гэсэн үг байхгүй юу? Байдаг, байгаа, байна ямар ч ялгаагүй тийм ээ. Одоо л цаг дээр хэлж байгаа үг байхгүй юу? Англиар бол ерөөсөө л нэг монголоор л ингэж олон янзаар хэлэгдээд байгаа болохоос утга нь ижил нэг штэ тийм ээ. За тэгэхээр she has гэдэг нь тэр эмэгтэйд байгаа гэж байгаа. Байдаг гэж байгаа. 3 children буюу 3 хүүхэд. Тэр эмэгтэйд 3 хүүхэд байгаа гэдэг чинь тэр эмэгтэй 3 хүүхэдтэй л гэсэн үг шүү дээ тийм ээ. За ийм өгүүлбэр гэж. За дараагийн жишээ she plays. Тэр эмэгтэй тоглодог. За football хөл бөмбөг. Тэр эмэгтэй хөл бөмбөг тоглодог. But гэхдээ гэсэн үг. Гэхдээ she doesn't play. Тэр эмэгтэй тоглодоггүй. Тоглох гэдэг үйл үгээ үүсгэж өгч байгаа шүү. Тэр дос чинь те хийх гэсэн үг биш. За тэр эмэгтэй тоглодоггүй теннис. За тэр эмэгтэй хөл бөмбөг тоглодог. Гэхдээ тэр эмэгтэй теннис тоглодоггүй гэсэн өгүүлбэр байна. За дараагийн жишээг харъя. За 51 52 болчлоо. За хэдүүлээ энэ дөрвөн өгүүлбэрээ үзээд завсарлал нь ер нь тэгтээ бас ярих зүйл би энэ дөрвөн амархан юм байна гардлаа гэд гарч болохгүй шүү даад маань. Ярих зүйл байгаа. За дараагийн жишээг харах юм бол she works гэж. Тэр эмэгтэй ажилдаг. За тэр эмэгтэй ажилдаг. Тэр эмэгтэй амар хэцүү ажилдаг. За харин энэ тохиолдолд буруу байлаа. За тэгэхээр very hard гэдэг маань very гэдэг чинь одоо нөгөө хүч нэмэгдүүлсэн л үг шүү дээ. Одоо маш гэсэн тийм ээ. Hard гэдэг маань хэцүү одоо хүнд хэцүү гэсэн утгатай тэмдэг нэр гэж бол хэдүүлээ мэднэ. За хэцүү ажил одоо хатуу одоо төмөр мөмөрч гэдэг юм уу мэдэхгүй тийм ээ. Тэмдэг нэр. За тэгэхээр энэ тэмдэг нэр гэдэг зүйл ер нь яадаг вэ гэвэл ерөөсөө нэр үгээ тодорхойлж өгдөг шүү дээ тийм ээ. Нэр үгээ тодорхойлж өгчдөг. За хурдан гэдэг тэмдэг нэр байлаа гэж бодоход одоо хурдан машин гэдэг одоо машиныг л хурдан л гэж тодорхойлж өгöd нь шүү дээ. Гэтэл энэ hard гэдэг бол харин энэ тохиолдолд тэмдэг нэр утгаар хэрэглэгдээгүй. Энэ бол adverb of manner гэдэг зүйл. Adverb гэсэн үг гэсэн үг л дээ. Энэ adverb ч өөрөө их олон төрөлтэй байршлын adverb-ууд одоо цаг хугацааны adverb гэдэг олон төрлүүд бий. Хэрвээ grouped байгаа хүмүүс байх юм бол багш нь тусдаа нэг файл болгоод нэг 200 гаруй adverb-ууд байна уу? Одоо нэг 8 төрөлд хуваагаад орчуулад жишээ мишээтэй сайхан файл болгоод тавьсан байж байгаа. Тэрийг харах хэрэгтэй. За тэгэхээр энэ бол төрөл нь ямар төрлийн adverb юм бэ гэвэл adverb of manner гэдэг зүйл. Энэ нь ямар adverb байдгийг бэ гэвэл ерөөсөө энэ үйлдэлийг илэрхийлж өгдөг. Тэмдэг нэр бол нэр үгээ илэрхийлж өгдөг гэдэг чинь hard хэцүү хатуу мод зодч гэдэг юм уу те тэр модыг л хатуу гэж илэрхийлээд байгаа. Гэтэл энэ тохиолдолд adverb of manner энэ нь үйл үгээ тодорхойлж өгдөг зүйлийг энэ adverb of manner гэдэг үйл үг. Тэгэхээр тэр эмэгтэй ажилдаг гэдэг нь шүү дээ тийм ээ. Яаж ажилдаг? Хурдтай ажилдаг. Шаргуу ажилдаг. Төвхтэй ажилдаг. Сайн ажилдаг. Муу ажилдаг гэдэг үйл үгийг бид нар тодорхойлж өгөх бас хэрэг гарч штэ тий. Тэр жишээ нь би гүйдэг. Яаж гүйдэг? Би
хурдан гүйдэг, удаан гүйдэг, би инээдтэй гүйдэг, би одоо яадаг чи бас өөр ямар үг байна та тийм ээ. За би англи хэл заадаг. Яаж заадыг? Ойлгомжтой заадаг, ойлгомжгүй заадаг, төвөгтэй заадаг гэд ингээд энэ тэр үйлдэлийг бас тодорхойлж өгөх хэрэг гарч байгаа биз одоо яг тэмдэг нэр үгийг тодорхойлж өгдөгтэй адилхан. Тэгэхээр тэр үйл үгийг тодорхойлж өгдөг зүйлийг тэр adverb of manner гэдэг. Тэгэхээр энэ бол hard гэдэг маань тэмдэг нэр утгаар биш тэр adverb байдлаар хэрэглэгдсэн. Утга нь бол шаргуу гэсэн утгатай. Hard шаргуу гэж. Тэгэхээр тэр эмэгтэй ажилтдаг. Яаж ажилтдаг юм бэ? Hard буюу шаргуу ажилтдаг гэж. Маш шаргуу, very hard тийм ээ. За ийм өгүүлбэр. За группт бол файл болгоо хийсэн байж байгаа. За дараагийн жишээ харах юм бол my friend hates. За энэ hate гэдэг үйл үг бол үзэн ядах гэсэн утгатай үйл үг. Мэдээж орчуулах юм бол миний найз үзэн яддаг гэж тийм ээ. Fish загас ид. За ийм өгүүлбэр байлаа. За тэгээ дараагийн хоёр өгүүлбэр бол I am 19 years old. За би бол 19 настай, I'm a student ч юм уу би бол сурагч мөрөгчтэй. Ийм өгүүлбэр байж байна.